Хэлний бодлогын үндэсний зөвлөл. Нэр томьёо ба шинжлэх ухаан технологийн хөгжил 2024. Хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн явцад харилцааны гол хэрэглүүр хэл яриа нь үргэлж боловсронгуй болон хөгжих шаардлага урган гарч байдаг. Хүний мэдлэгийн хүрээ өргөжин нэмэгдэх тусам хөгжлөө даган шин нэр томьёо үүсэн байдаг. Товчхоноор соёл урлаг, шинжлэх ухаан, техник технологи, эдийн засаг, анагаах ухаан зэрэг тодорхой салбарын ухагдхуун үйл ажиллагааг тусгайлан оноож нэрлсэн үгсийг нэр томьёо хэмээн нэрлэдэг. Хэлний бодлогын нэг том хэсэг нь бол нэр томьёоны энэ салбар байдаг. Тэгэхээр нэр томьёог их зөв оновчтой их ухаалагдагдсанаар хэлний соёлын хамгаалах, дэлхийн соёлтой хөл нийлүүлж харилцаа холбоо тогтоох. Ер нь нэр томьёо гэдэг бол шинжлэх ухааны ойлголтын хэлийг бий болгодог. Тойл бичигт байдгаас гадна сурах хүчиг, сэтгүүл, албан бичиг. За тэгээ албан ажилд бол ялангуяа тэр бичгийн найруулгад бол их хэрэгжилж байдаг юм идэвхтэй үгийн нэгж байгаа. Энэ манай монголчуудын хэрэглэж байсан бичиг үсгтэй холбоотой бидний тэр бичиг үсгүүдээр хийж байсан уншиж байсан, хэрэглэж байсан тийм сурвалж бичгүүд маш их олон байгаа. Тэр бичгүүд дотор бол манай урал бие доржийн жишээлбэл мэрэгд гарахын оронч гэдэг юм иймэрхүү тойл бичгүүд бол нэлээд эртний 15 6 дугаар зууны уламжлалтай. Тэгэхээр энэ уламжлалын дагуу бол бид нэр бол нэр томьёо гэдэг юм ялангуяа шашны нэр томьёо талаас нь нэлээд сайн хэрэглэж хэвшиж ирсэн юм зүйл байгаа. Монголчууд нэр томьёоны ухааныг аль 13 14-р зууны үеэс анхааран хөгжүүлж ирснийг та бүхэн сайн мэднэ. Одоогоос 3000 жилийн тэртет үүссэн буддийн шашны гайхамшигт бүтээл Бурхан багшийн аман зарилгын чуулган буюу Ганжуурын зарилгын чуулга гэж орчуулдаг 25 бот. Энэхүү аман зарилгыг энэтхийн их мэрэгд судлаачид зүйл бүрээр нь тайлбарлсан Данжуур шаштрын орчуулга гэж орчуулдаг буюу Дандрын аймаг хэмээгдэг 10 ухааны 85 бот их хөлгөн судруудыг орчуулгахдаа монголчууд мэрэгд гарахын орон нэрт Төвд Монгол нэр томьёоны тол бичгийг бүтээж байсан түүхтэй юм аа. Нэр томьёо гэдэг нийгмийн бүхий л давхаргыг хамарч түүнд нөлөөлж байдаг хүчтэй зүйл. Шинжлэх ухааны нэг нэр томьёоны ард нэгж мэдлэг агуулгадж байдаг. Шинжлэх ухааны мэдлэгийг нэг том байшин гэж үзвэл тэр нэг тоосох нь бол нэг нэр томьёо буюу тэр ойлголт ухагдсан гэж үзэж болно. 1924 онд улсын нэр томьёоны комисс байгуулагдсан цагаас хойш төрөл бүрийн шинжлэх ухааны салбаруудын 147 мянган нэр томьёог 1991 он хүртэл бий болгосон нь энэ шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх шинжлэх ухааны мэдлэгийг дамжуулахад бол асар их үүрэг гүйцэтгэсэн. Нэр томьёо ба шинжлэх ухаан технологийн хөгжил 2024 олон улсын эрдэм шинжилгээний хурлын ач холбогдлын Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл зүхийн ивэл дор зохиогдсноос харж болно. Энэ бол Монгол улс өөрийн хэлний бодлогодоо маш их анхаарч байгаагийн нэгэн илрэл. Тус хурлыг хэлний бодлогын үндэсний зөвлөл, хэл зохиолын хүрээлэн санаачлан боловсрол, шинжлэх ухааны яам, хууль зүйн яам, архивын ерөнхий газар, үндэсний номын сан, гандан тэгчинлэн, Монголын үндэсний олон нийтийн телевиз тэргүүтээ олон яам байгууллагууд оролцлоо. Одоос 100 жилийн өмнө 1924 оны 3 сарын 28-нд бол Содор бичгийн хүрээлэнгийн дэргэд хэлний комисс гэж бас байгуулагдчихсан байл 10 хүний. Тэгэхээр өнөөдөр бас шинээр юм гишүүдээр бүрдүүлээд энэ комисс маань шинэ орчин цагийнхаа хөгжилтэй нийлүүлээд бас үйл ажиллагаа явуулахаар ингээд итгүүлэн орсон байгаа л да. Энэ дээр та ер нь бас өөрийнхөө бодлыг хэлэхгүй та хэлний үндэсний зөвлөлс энэ дээр онцгойлон үүрэгтэй ажиллаж байгаа. Тий, ер нь 90 он гарсаар энэ нэр томьёоны комиссийн ажил жоохон цалгартсан. Ер нь 10 жил ч тодорхой байгууллагагүй эзэн хөнгөө шахуу яваад. Тэгээ 16 оноос 2016 оноос хэлний бодлогын үндэсний зөвлөлд бол нэр томьёоны комиссийн ажил өргөл ирсэн. За тэгээ энэ хооронд бас энэ нэр томьёоны хөгжлийн замлыг эргэж харах, хийх ажлуудаа товлох, төлөвлөх, хэлний бодлогынхаа нэг хэсэг болгох нэр томьёоны ажлыг ийм ажлууд хийгдээд. За одоо бол өнөөдөр ялангуяа нэр томьёоны энэ
чухал одоо үе ирж штэ нээлттэй орн боллоо олон соёлын урсгал орж ирж байгаа хэлэнд маань одоо гадны хэлний нөлөө гадны соёлын нөлөө маш хүчтэй нөлөөлөх юм уу таалгууд нэгдэж байна. Ийм үед бол өөрийнхөө хэлийг хадгалж хамгаалах за тэгээд бусдын хэлтэй одоо зөв харилцах холбогдох энэ олон асуудлууд бол зөвхөн одоо нэр томьёог одоо яаж сайн тогтоосон яаж хэрэгжилж байгаагаас нэлээд хамаарах юм. Өнгөрсөн жилүүдэд хэлний бодлого үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд нэр томьёоны комисс 10 гаруй салбарын 50,000 орчим нэр томьёог хилцэн баталжээ. Үүнийг зөвхөн тоон талаас нь харсан ч баггүй ажил гэдэг нь ойлгогдно. Энэчлэн нэр томьёо батлах тухай, хүнсний нэр томьёо батлах тухай зэрэг ажил арга зүйн төдийгүй бодлого чиг баримтлалын ач холбогдолтой хэд хэдэн тогтоол баталж мөрдүүлсэн байна. Боловсролын нэр томьёоны тайлбар тол 120,000 орчим мөнгөтэй Монгол Орос нэр томьёоны тол бичиг 3 ботоор эрхлэн нийтлүүлсэнийг нийгмийн өргөн хүрээнд өнөөдөр хэрэглэж ашиглаж байна. Энэ толын 4 дэвтэр бол үндсэндээ урд нь байсан Орос Монгол нэр томьёоны тол бичгийг Монгол үсгээр их татан эренбэлж нийтлсэн бүтээл юм. Энэ тол одоо захим хэрэглээнд нэвтэн ашиглаж байгааг та бүхэн мөн мэдж байгаа. Улсын стандарт хэмжилтийн газартай хамтран баталсан 85 төрлийн стандартын 10,421 нэр томьёо, 1,368 хуулийн нэр томьёо, шинжлэх ухааны түлхүүрийн 12,500 нэр томьёог Legal Info MN захим хуудасаар дамжуулан хэрэглэх боломжийг 23 оноос бий болгосон. Ажлын үр дүнгээс ийм жишээ баримтыг би та бүхний сонирт хүргэе гэж бодсон юм а. Өнгөрсөн хугацаанд гадаад харилцааны талаар зарим ахиц амжилт гарч хэлний бодлогын үндэсний зөвлөл шинжлэх ухааны академийн хэл зохиолын хөрвүүлэн хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг нэр томьёоны ажилд тэргүүлэн оролцож байгаа байгууллагууд олон улсын нэр томьёоны мэдээллийн төв инфо термийн гишүүн болсон байна. Нэр томьёо ба шинжлэх ухаан технологийн хөгжил 2024 олон улсын эрдэм шинжилгээний хуралд 9 орны 60 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байгаагаас Монгол улсаас 45, Австри улс, Оросын холбооны улс, Япон улсаас тус бүр 4, бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Солонгос улс, Швейцар, Финлянд, Колумб улсаас тус бүр нэг илтгэгч өөрийн судалгаа шинжилгээ бүтээлээрээ илтгэл тавьжээ. Тэгэхээр миний илтгэлийн сэдв бол ерөнхийдөө бол одоо бурхны шашны нэр томьёонууд бол жоохон утга нь говь болсоод орчин цагт бол юунаас болж ийнө хөхтэн зэрэг нэгт бол одоо энэ гадны одоо соёл одоо Монголд нэвтэрснээс болж мөн одоо 90-ад оноос хойш олон янзын шашнууд орж ирэхдээ буддын шашны нэр томьёонуудыг хэрэглэх болсон. За энэс болоод бол бурхны шашны нэр томьёонууд өөр байдлаар ашиглагдж байгаа. Тэгэхээр ялангуяа бол бурхан гэдэг үг бол одоо ингээд бүх шашинд ингээд хэрэглэгдэж байна. Гэтэл бурхан гэдэг үг чинь өөрөө буддаа гэдэг үгний одоо шууд хуулбар байдаг. Тэгэхээр энийг л одоо энэ илтгэлээр ярих гэж бодож байгаа. Буддаа гэдэг бол орчуулангууд ариусан, дэлгэрүүлсэн гэж байна. Тэгээ ариусан, дэлгэрүүлсэн гэхээр юу вэ гэхдээ зэрэг дотоод сэтгэлийн одоо тэр нисвансын дүүтгэр, мэдлийн дүүтгэр тэр бүгдийг ариусгаад одоо үнэмлэхүй болоод янгуухыг одоо мэдсэн тэр болгоолыг дэлгэрүүлсэн гэдэг. Тэгвэл эндээс одоо ерөөсө буддын шашны гол зорилго бол харагдан л та. Бид нар чи буддын шашныг юуны төлөө шүтэх ёстой юм бэ гэхтэн зэрэг дотоод сэтгэлээ ариусгахын тухайд. Энэс судлах, гэгэрэл гэдэг зүйл эрэлцэхийн тухайд. Гэтэл бол одоо орчин цагт бол бид нар бурхны шашин гэх зан үйл тэр талаас нь ойлгоод байдаг. Гэтэл зан үйл бол буддын шашныг зүгээр дагаад хөгжиж ирсэн тийм л зүйл болохоос гол одоо үндсэн агуулга нь биш байдаг тий. Тэгэхээр бол энэ буддын шашныг одоо шүтгийг бид нар нөгөө төвд хэл дээр байгаа номнуудыг аль болохоор монгол хэл дээр орчуулж монголоор судалж үнэн учрыг нь одоо олж мэдэх. Энэ бол одоо их чухал байна. Мөн төрийн шагналт доктор профессор Шагдар Сүрэн, ардын багш Дашням, тэр биш нэр тэрдэмтэн судлаач Сумьяватар тэргүүтээ Монгол улсдаа төдийгүй дэлхийд алдартай эрдэмтэд оролцлоо. Өнөөдөр дэлхийн нийтийн нэр томьёоны чиг хандлага яг ямар байгаа юм. За тэр
чиг хандлага дуршлагаас Монгол улс суралцах, нэр томьёог хэрхэн оноож тогтоож цааш нь хөгжүүлж, баяжуулж, нэвтрүүлэхийн гэдэг тал дээр бол 9 орны эрдэмтдээс бол туршлагыг судалж байна. Дээр нь манай энэ улсын нэр томьёоны комисс гэж энэ байгууллагт ажиллаж исэн үе үеийн сэхэтнүүд энэ нэр томьёог оноодог байсан эрдэмтд маань бас хүрэлцэн ирсэн байгаа. Тэр эрдэмтдийнхаа дуршлагыг авч хэрэглэх ийм хоёр талт ийм ажиллагаанууд бол болж байна. Нэр томьёоны орчуулга тал бичгийн судалд үнэтэй хувь нэмрийн оруулж ирсэн хэл бичгийн ухааны доктор Чимэд Оржийн алтан загсыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн эрхэм хүндэт шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор саяхан шагнажээ. За таны эрдэм шинжилгээ судалгааны ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэнгэрье. Монгол улс Австрали улсын найрамдал харилцааг бэхжүүлэх хоёр орны нэр томьёоны байгууллагын хамтын ажиллагаа хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрийн оруулсан Австрали улсын олон улсын нэр томьёоны мэдээллийн төвийн төв инфотермийн захирал профессор Кристиан Галинскийг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар найрамдал медалаар саяхан шагнажээ. Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор дэд профессор Очир Тогоогийн шинэ баярыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн эрхэм дээд шагнал алтан гац одонгоор саяхан шагнажээ. Алтан гац одонгоор саяхан шагнагдсан Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн хэрэглээний хэл шинжилгээний салбарын эрхлэгч доктор Намсрын мөнх цэцэг таныг хүндэтгэн оръё. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд олон улсын нэр томьёоны мэдээллийн төв инфотермийн захирал Кристиан Галинский хүрэлцэн иржээ. Дэлхийн 100 гаруй орныг өөртөө нэгтгэсэн инфотермийн захирлаас зарим зүйлийг асууж тодруулснаа та бүхэнтэй хуваалцъя. My name is Christian Galinsky. Originally I studied East Asian studies, Japanese and Chinese. Намайг Кристиан Галинский гэдэг. Би дорн дахин тэр дундаа Япон хятад хэл судлалын мэргэжилтэй хүн. Одоо монгол хэл сурахыг оролдож байна. Миний бие олон улсын мэдээллийн төв инфотермийн захирлаар ажилладаг. Манай байгууллага нь дэлхийн хэмжээнд нэр томьёоны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн байгууллагыг нэгтгэн ажилладаг байгууллага юм. Одоо шинжлэх ухаан технологи хөгжлийг даган ангаах ухаан, хууль эрх зүйн болоод шинжлэх ухааны олон салбарт нэр томьёо асар их өргөжж байна. Өнөөдрийн байдлаар техникийн нэр томьёол гэхэд 500 саяыг даваад байна. Манай байгууллага Монгол улсын нэр томьёоны байгууллагатай нэр томьёоны шинэ чиг хандлагыг нэвтрүүлэх, гадаад болон олон улсын түвшинд хэрхэн хамтарч ажиллаж болох вэ гэдэг талаар зөвлөд ажиллаж байна. Scientific technical concepts in the field of terminology is already reaching maybe more than 500 million. Монгол улсын судар бичгийн хүрээлэнд 1924 онд улсын нэр томьёоны комиссийг байгуулсан нь нэр томьёог тогтолцоотой боловсруулж оноох эхлэл суурийг тавьсан түүхтэй. 100 жилийн түүхтэй энэ байгууллага бол энэ 100 жилийн хугацаанд нэг 100 орчим нэр томьёоны цуврал бичгүүд, тойл бичгүүдийг гаргасан байна. За энэ нэр томьёоны комисс гэж байгууллага маань анх 10 комисс суралдаантайгаар үүсэн байгуулагдсанаас хойшоо 7 удаагийн шинжилэлээр одоо хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд 2016 онд зөвлөлийн 2 дугаар тогтоолоор сэргээн байгуулж үүнээс хойшоо бид бүхэн энэ Ахмад эрдэмтдийнхаа нэр томьёог оноож тогтоож ирсэн энэ уламжлалыг авч явж шинээр одоо монгол хэлний үгийн санд орж ирж байгаа гадаад үг нэр томьёог оноож тогтоодог ийм байгууллагыг бий болгон дахин сэргээн ажиллуулж байгаамаа. Ер нь энэ дахин сэргээхийн яг гол чухал ач холбогдол нь юу юм? За тэгэхээр энэ комисд орж байгаа гишүүд гэвэл яг ямар хүмүүс байх ёстой вэ? За хуучин бол улсын нэр томьёоны комиссийг
эрдэмтэд буюу гишүүд хүнээр томилдог байсан бол 1961 онд сайд нарын шийдвэр гарч яамдуудыг оруулж исэн юм туршлагатай юм байна лээ. Тэгээд хэлний бодлогын үндэсний зөвлөл бол гишүүн байгууллагуудаар нь энэ 61 оных нь уламжлалыг сэргээж оруулсан гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол нэг хүн нэг нэр томьёог бүгдийг нь мэдэхгүй. Тийм учраас гишүүн байгууллагууд нь сонгоод жишээлбэл одоо биологийн нэр томьёог бид нэр хилцлээ гэж бодоход биологийн салбарын эрдэмтэд нь хэлнийхээ салбарын эрдэмтдтэй хамтраад нэр томьёогоо оноож тогтоогоод явдаг ийм боломж бол бүрдсэн гэж ойлгож болно. Нэр томьёог сэргээхийн ач холбогдол бол асар их. Ягаад гэхээр өнөөдөр Монгол улс олон талд нээлттэй гадаад бодлогыг баримтлах болсонтой холбоотойгоор монгол хэлний үгийн санд төдийгүй ер нь бусад улсын үгийн санд ч гэсэн нэр томьёо гадаад үг байнга орж ирж байгаа. Түүнийг зөв зохистой хэрэглээг бий болгож зөвөр оноож тогтоож нийтэд мөрдүүлж хэвшүүлнэ гэдэг бол энэ байгууллагын хийдэг ажил. За энэ гишүүдийнхаа тогтоосон нэр томьёог бид бүхэн хэлний бодлогынхаа үндэсний зөвлөлийн хурлаар орж тогтоолоор баталгаажуулж нийтэд бол мөрдүүлэхийн ажлыг бол хийж байна. Одоо та бүхэндээ энэ комиссийн талаарх баримтат киноны хэсгээс сонирхуулъя. 1921 онд хардын хувьсгал ялснаар дорн дахны улс орнуудын нэгэн адил уламжлалт соёлтой байсан монголчууд хөрш сэргэлдээ Орос улсын нөлөөгөөр Европын соёлтой танилцж эхэлжээ. Үүний зэрэгцээ шин тулгар засаг төрөө байгуулахын хамт шинжлэх ухааны байгууллага үүсэн бий болсон нь судар бичгийн хүрээлэн юм. Хүрээлэнгийн ажилтнууд ховор ном судар цуглуулах, түүгээр хөмрөг бүрдүүлэх, гадаадтай харилцах, орчуулах хийх зэрэг олон талт ажил хийж байсны дотор гадаад хэлнээс орчуулахад янз бүрийн нэр томьёог яг тогтсон нэр шилэгүйгээс хүн бүр өөр өөрийн дураар орчуулах явдлыг гаргуулсан нь нэр томьёог нэгэн жигдлэх шаардлага тулгарчээ. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан 1924 оны 3 дугаар сарын 28-нд Харьяат хүрээлэнгийн гишүүдийг хуралдуулж судар бичгийн хүрээлэнгийн нэр томьёоны комисс байгуулах тухай хэлэлцсэн тогтсон өнөөдөр Монгол улсын нэр томьёоны нэгдсэн сантай болох эхлэл тавигдсан өдрөө. Нэр томьёоны комисс өөрийн зорилгоо Монгол хэлнээ ухаан бүхнийг бүртгэсэн нэр томьёоны зүйлийг бүрэн төгөлдөр болгохыг эрхэм чухалд үзэх хэмээн тодорхойлж тэр үеийнхээ эрдэм чадвар бүхий сэхэтнүүдийн хүчийг нэгтгэн хэдийгээр орчин цагийн шинжлэх ухааны нэр томьёог их хэлээр тогтоож ирсэн уламжлал дадлага туршлага хомс мэрэгжлийн сэхэтэн хүрэлцээгүй зэрэг бэрхшээлтэй байсан боловч олон бичиг дэвтрийг шүүрдэн Нэрсийн аймгийг хураасаар анхны нэр томьёоны толь бичгийг 1931 онд хэвлүүлжээ. Судар бичгийн хүрээлэн Бурятын шинжлэх ухааны хүрээлэн болон Зөвлөлт толгойд улсын шинжлэх ухааны академитэй хамтран ажиллаж эрдэмтэд солилцсон нэр томьёоны ажил хийж байлаа. Шинжлэх ухааны техникийн Монгол нэр томьёог бол одоо болгох ёстой. Тэр үед чинь улсын нэр томьёоны комисс гэдэг чинь бас л нэлээ их өөрөгтэй жилээр одоо тогтмол хэвлэлэх ёстой. Хоног хугацаанд нь хэвлүүлэх ёстой гэсэн тийм хэцүү одоо тийм ажилтай байсан. Жинхэнэ ажил хийгээд ирэхэд бол тэгээд амар ажил гэж ямар байх штэ ер нь тэгээд. Нэр томьёоны хөгжүүлэхэд тухайн бас хүчин зүтгэсэн эрдэмтэд бол олон бий л дээ. Зүгээр би ганцхан юмар шил хэлэхэд байна. Монголын нэвтрэхэд бол анхны нэвтрэхэд бол манай шинжлэх ухааны академи хийсэн шүү дээ. Хэлний хөрөлийн хийсэн шүү дээ. Тэр чинь тэгэл нөгөө шинжлэх ухааны бүхэл салбар орж ирдэг учраас бүр хөрсөн шүсээгүйч цол нэр томьёо байдгийн. Тэгээ тэн дотор чинь одоо миний мэдж байгаагаар ухаан 500 гаруй эрдэмтэн орсон шүү дээ. Тийм тэр бол үнэхээр бахархав шүү дээ. Тэгэд өнөөдөр шигсэн ерөөсөн монгол хэлний нэр томьёоны ухааны үгэн сангийн хамаг гол ерөөсө цогцсон цөмөн болж ин тэр бол. Монгол улсын нэр томьёоны комиссийн суурь байгууллага анх бий болсон цагаас мэрэгжлийн хүмүүсийн оролцоотойгоор нэр томьёог боловсруулах, тогтоох ажил шин шатанд эхэлсэн гэж үздэг. 1960-аад оноос өмнөх үеийн ажлыг улс ардын аж ахуйн нэр томьёог тогтооход чиглэж байсан бол 60-аад оноос хойш шинжлэх ухааны олон салбарын нэр томьёо тогтооход чиглэсэн хэмээн тодорхойлжээ. Улсын нэр томьёоны комиссоос тусгай төлөвлөгөөгөөр 1950-аад оноос эхлэн улсын нэр томьёоны комиссийн мэдээ хэмээх цувралыг улиралд 1 дугаараар, жилд 4 дугаараар нийтэлж 1989 он хүртэл 147 цувралыг хэвлэжээ. Мөн өмнө тогтоосон олон салбарын нэр томьёогоо нэгтгэн цэгцэлж Орос Монгол нэр томьёоны толь нэртэйгээр 3 бот нийтлүүлсэн байна.
Нэр томьёо ба шинжлэх ухаан технологийн хөгжил 2024 олон улсын эрдэм шинжилгээний хурлын нэг онцлог нь Монгол улсад улсын нэр томьёоны комисс үүсгэн байгуулагдсны 100 жилийн түүхэн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Олон улсын эрдэм шинжилгээний хурал явагдахын зэрэгцээ хүмүүсийн сонирхлыг ихээхэн татсан арга хэмжээ нь улсын нэр томьёоны комисс үүсгэн байгуулагдсны 100 жилийн түүхэн ойд зориулсан үдсгэлэн байлаа. Үндэсний номын сан маань бас өөрийн сан мөргөөсөө номод авчираад дэлгэсэн байна. За энэ дотор одоо салбарын маш олон нэр томьёоны төлөөд бол байгаа. Тэгээ би энэ дундаас яг номын сан судлалынхаа нэр томьёоны төлөлийн тухайс ярих гэж бодлоо. Тэгэхээр 1920-ад оны ихэнх үед яг богд хаанд бол одоо нийслэл хүрээнд номын хүрээлэн гэдэг ийм газар байгуулъя гэдэг ийм шийдийг тухайн үеийн одоо ноёдууд гаргаад тэгээд одоо бичгээ бол өргөн барьсан байж. За тэгээд тухайн үед одоо та бүхэн сайн анзаарах номын хүрээлэн гэж. Яг байгууллагатай бол судар бичгийн хүрээлэн гэж байгуулсан байж. Судар бичгийн хүрээлэн. Ямар ч зүйл дээр судар байх юм байна, бичиг байх юм байна. Тэгээ нэг хүрээлсэн нэг тийм байх гэдэг. Одоо тэнгуүтээ дээрэс нь яаж ирэхээр монголчууд нийслэл хот буюу одоо тэр хот тоцохдоо хүрээ гэж нэрлэгдэх. Нэг ийм нэг тийм хүрээний юм байх юм байна гэж томьёолжсэн байж. А гэтэл яг тэр судар бичгийн хүрээлэнгийнхаа дотроо бас нэг тийм нэгж хэсэг байгуулсан байж. Тэгээ энэ тухай бол яг 1924 оны тэр анх дахь их хурлаж байдаг. Тэн дээр ингээд Жамингуа илтгэл тавьсан байж. Илтгэл тавихдаа судар бичгийн хүрээлэнгийн хажууд бид нэр 21 оноос эхлээд номын сан байгууллаа гэдэг ийм зүйл хэлсэн байж. Тэгтэл тухайн үед одоо Дорнод аймгийн Тамсаг гэдэг газраас ирсэн төлөөлөгч Сэрэтрийг хүн асуусан байгаа юм. Энэ номын сан гэдэг чи яг ямар утгатай юм бэ? Урд өмнө би сонсож байгаагүй юм байна асуусан баг. А тэгтэл юу гэж хариулсан бэ гэхээр энэ судар бичгийн хүрээлэнгийн дэргэд байгаа энэ номын хэсэгт одоо Хятад, Япон, Солонгос, Орос, Герман гэдэг энэ маш олон улсын ном хэвлэлүүд бий болсон. Тэгээ энэ юмнуудыг бас дангаар нь судрын хүрээлэн ч юм уу те номын хүрээлэн гэж нэрлэж болохгүй байна. Судар гэдэг талаас. Тийм учраас энийг бид номын сан гэж ном ингээд хоримтлогдож байгаа учраас энийг бид номын сан гэж хэлсэн юм а гэдэг байдлаар томьёолсон байж. Эндээс эхлээд монгол хэлэнд бол номын сан гэдэг үг орж ирсэн. А яг энэний өмнө яаж исэн бэ гэхээр 23 онд бол яг судар бичгийн хүрээлэн дотроо бол судар сангийн хадгалагч гэдэг ийм албан тушаалтай хүмүүс ажиллаж ирсэн. Судрын сан байх нь шүү дээ. Судрын сангийг хариуцдаг үнийг судар сангийн хадгалагч буюу өнөөгийнхоор номын санч, сан хөмөрөгч гэдэг үний тийм оронд одоо байсан байхгүй. За тэгээ ингээд мэдээж одоо тэр Монгол улсад энэ судар бичгийн хүрээлэн байгуулагдаад одоо ингээд хүмүүс ингээд бодохдоо судар бичгийн хүрээлэн зөвхөн номын сан байсан юм байна. Эсвэл архив байсан юм байдаг гэж бодоод байгаа байхгүй. Гэтэл энэ өөрөө өнөөгийн боловсролын яам, соёлын яам, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, архив, номын сан гэдэг маш олон газруудыг нэгтгсэн ийм үйл ажиллагаа явуулдаг газар байсан байхгүй. Тэгээд энд байсан тэр судар бичгийн хүрээлэнгийнхэн маань судлаа шинжилгээний ажил хийх гэдгээр юу тулгамддаг гэсэн гэхээр нэр томьёоны асуудал тулгамддаг байсан. Тэнгүүтийн нэр томьёоны комиссыг байгуулад явсан байгаа. А тэнгүүтээ энэ явцдаа бас нэг сонирхолтой зүйл нь юу гарсан бэ гэхээр энэ номын сангийн нэр томьёо гэдэг зүйлийг бид нэн дэргүүнд гаргах хэрэгтэй байна гэдэг зүйлийг бас ярьж тохирсон байж. За тэнгүүтээ энэ дээр бол одоо тухайн үед одоо Герман, Орос тухайн зөвлөлт холбоот улсад төгсөөд ирсэн байсан мэрэгжилтэн Сурмаажо гэдэг, Донон Сурмаажо гэдэг одоо номын сангийн салбарын анхдагч хүн байж байгаа. За энэ хүнээр хийлгээд мөн дээрээс нь одоо Вера Хурлаат гэдэг одоо энэ хүнтэй хамтраад номын сангийн анхны нэр томьёо гаргасан байж. Тэг ингээд одоо манай энэ гаргацсан байгаа үзэгдэл дээр харагдаж байгаа бах. Ер нь бол нэр томьёо гэдэг нэр томьёо гэдэг нэрээр гарч исэн цувралуудын 7-8 цуврал байна. Тэрний дотор анх номын сангийн нэр томьёог хийж өгсөн байж. Тэгэхээр энэ нөгөө бусад шинжлэх ухааныг судлахын тулд энэ номын сангийн нэр томьёог бид нэр ихэлж тодолж өгөх ёстой юм байна. Ингэж эн чинь өөрөө тэн дотор юу хадгалж чинь гэхээр бүх шинжлэх ухааны ном хэвлэл хадгалж байгаа учраас энийг бид нэр тодорхойлж иж бусад шинжлэх ухааны явах юм байна гэдэг ийм зүйлээр одоо номын сангийн нэр томьёог нэлээд цээжинд гэж гаргаж ирсэн байж байгаа. Өнгөрсөн зуунд Орос үг нэр томьёо ихээр орж ирж байсан бол өнөөдөр англи хэлний нэр томьёо олноор түрэн орж ирсээр байна. Харин үүнийг хэрхэн хүлээн авч өөрөмшүүлэх нь бидний хэрэг. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд монгол хэлний үгийн сан нийгмийн хөгжил, дэлхийн даяаршлын нөлөөгөөр мэдэгдэхүйц олон шинэ үгтэй болжээ. Эдгээр үгсийг ажиглахад хэл зүйн ямар нэг арга хэрэглүүрээр үүсмэл болон нийгэмэл шинэ үг, нэр томьёо үүсэж монгол хэлний үгийн сан баяжиж байна.
Тэгэхээр би энэ одоо үг хэллэгийг яах вэ гэдэг асуудал санаа зовлтгүй шүү дээ. Авахыг авна. Гэхдээ ярианы хэл гэдэг бол мэрэгжлийн хэл талдаа. Нэр томьёо гэдэг бол бичгийн хэл талдаа. Тэр бичигт орж байгаа зүйлээ одоо та нарын харуул Средний план, крупний план, общий план гэж ярьж байгаа одоо Орос одоо тэр зөвлөхүүттэй ажиллаж байгаа үед ингээ ороод тэр мэрэгжлийн хэл талдаа. Энийг харин нэр томьёо болгоо оруулах юм бол Средний план гэдээ оруулах юм бол хаач алдаа болно. Тэгэхээр нэр томьёо гэдэг бол бичгийн хэлний ялангуяа дүрм журамд тэр эргэцэн бичиг баримтад тусдаг учраас эндээ хариуцлагатай хандах хэрэгтэй. Ярианы хэл бол хүн угаасаа энэ ярианы хэлний мэрэгжлийн хэлний баялаг дээрээ сан үүсгэх хэрэгтэй. Бид өнөөдөр одоо тэр талын тархучны үггүйгээр тийм ээ хангаан сайхан анчны үг байхгүй. Тэр одоо хөвсгөл үгэхэд цаатны үг байхгүй гэж үзэж болохгүй. Бага хүмүүс нь ярьж байна. Энийгээ ерөөсөө анзаарахгүй. Тэгээд энэ юу гэдгийг тэр даргангийн дархчуудын үг хэлэг дээр нь уран дархан ойдл хатгамал гэдэг 20 гаруй удаа салбараар ангилсан тэр салбарууд руу бүгд нь орж эхнийхээ үгийг бий болгох хэрэгтэй. Нэг зурагтаар ярихаараа сайхан дарах хийж байгаа хүндээ ая оруулцдаг. Тэгээд тэр нь аян л яваад идэг. Тэр хүний яриа энийг юу гэдэг нь байхгүй. Дараа нь тэрний кадрт үлдэж байгаа аливаа нэгэн зурагт үлдэж байгаа нь тэр хүний бүдгэн ботоо үлдэн яриа байхгүй. Тэгэхээр тэр яриаг юу гэж ийсэн бөөм толин тусахгүй мэрэгжлийн үг хэллэг. Тусахгүй. Тийм учраас тэр бодон хуйглагч гэдэг юм уу анчны өглөөн гараа оройн гараа байдаг юм уу тэр даргангийн одоо дархчуудын одоо жиж үтэх гэдэг юм уу ардын дуун дээр л үлдээд идэг тэрнийхээ утгыг мэдэхгүй. Эннийхээ өв санг ингэж үүсгээд ер нь тэр салбарын мэрэгжлийн хилээ бий болох хэрэгтэй. Ярианы болоод бичгийн. Энд дэр орон даяараа ийм компанид тэгэхгүй бол гаднаас үг хэллэг орж ирж байгаа зөв коуч гэх юм уу тренер гэх юм уу войс гэх юм уу талант гэх юм уу яриг харин энийгээ бид нэр томьёо болгоод хариуцлагатай найруулган дээр яах вэ гэдэг бол хамгийн тулгымцсан асуудал. Тэгээс юу шөмжлөх гэдэг арих хэрэггүй. Энд чинь улам олон болно хөгжин. Тэгэхээр юм нарийн технологи нарийсаа дэлгэцсэн гадны хүн бол бидэнд зориулаад одоо Galaxy гэдэг утсаар галаа гэд нэрлэхгүй шүү дээ. Kalashnikov гэдэг бууга аль нэгэн монгол нэрээр нэрлэхгүй. Тэгэхээр үйлдвэрлэл бас хөгжүүлэх тэр зүйл маань дотоодын үйлдвэрлэгч нар маань дандаа MC ч гэдэг юм уу янз янзын тийм нэр өгөхөөсөө л монгол нэр өгөх талдаа байвал жоохон эх оронч маягтай. За дээр нь нөгөөдгий чи хүүхэд сонсож байгаа шүү гэдэг талдаа. Тийм ээ? 5 нүдэн гэж нэрлэх чинь одоо сайн биш шүү дээ. Энэ ингээд энэ мэрэгжлийн үг чи явандаа явсаар байгаа зөвшөөрөгдөх юм бол мэрэгжлийн үгэн дээр суурилсан нэр тийм хамгийн сайн. Энэ сарын 13-наас 14-ний дуустал Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн ивэлдор зохион байгуулж буй улсын нэр томьёоны комисс байгуулагдсны 100 жилийн ойд зориулан нэр томьёо ба шинжлэх ухаан технологийн хөгжил 2024 олон улсын эрдэм шинжилгээний хурал нь монгол хэлний цаашдын хөгжилд нэгэн том алхам болсон арга хэмжээ боллоо. Магадгүй түүний үр дүнг бид тунгахдахгүй мэдрэх болно. Монгол хэлгээ чинь өнөртний түүхтэй бөгөөд өв баян сантай билээ. Монгол хэлээ хайрлаж яваарай. Монголын шинжлэх ухаан өөдрөн бадраг.